Монгол төр хулгайчдаар дүрлээ. Хулгайч төрийн албаагчид, төрийн эрх баригчид Монгол улсыг гадаад дотоодод яаж сүрүүлж байгааг Монгол даяараа, дэлхийд даяараа шившиглэн харж байна. Хулгай хар мөртөө нууцд оруулсан нэрийн дор авилах хээл хахуул яаж газар авж байгааг бид харж байгаа. Та бүхэнд дөнгөж сая хэлсэн ёсоор хулгай хар мөртөө үүднээс Монголын эдийн засаг хэрхэн хямарж байгаа. Монголчууд мартах шахаж байгаа хэд хэдэн өртөө холбоотой тоо баримтуудыг эргэн сануулах үүднээс хэдэн мэдээлэл өгье. Бид жижиг дунд үйлдвэрлэл гэж Монгол даяараа хэсэг сэвсэн. Жидүүгийн хулгайчид өнөөдөр хаана хариуцлага хүлээсэн бэ? 50 тэрбумын асуудал. Монголчууд анх хэдэн сая төгрөгөөр хулгай ярьдаг байсан бол сүүлдээ хэдэн тэрбумаар ярьдаг болсон. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд хэдэн их найдаар ярьдаг боллоо. Аймгийн төсвөөр хээл хахуул авилга үргэлжилдэг байсан бол улсын хэдэн жилийн төсвөөр хэсэгхэн бүлэг хүмүүс хулгай хийдэг энэ эмгэнэлтэй нийгмийг бид үзэж байна. Нүүрсний хулгайн 40 их найд өнөөдөр юу болсон бэ? Хэн хариуцлага хүлээсэн бэ? Ард нь хэн эзэн байсан бэ? Яагаад энийг ил болгохгүй байгаа юм бэ? Хөгжлийн банкны 16 оноос хойш зөвхөн зээл авсан тоо 6.7 их найд. Хэдэн 10-аараа улсын хурлын гишүүд нэр холбогдчиход хэдэн төрийн албаагчид, хэдэн эрх баригчид өнөөдөр хариуцлага хүлээсэн байна. Та бүхэнд ковидтэй холбоотой хэдэн тоо баримтыг хүргэе. 2020 оны 11 сараас бүгд найрамдах Хятад улсын Ухаан хотод ковид нэгдснээс хойш Монгол даяараа, дэлхийд даяараа бид бүхэн сэрэмжлүүлэг мөн бас иргэдтэй анхаарал болгоомжтой байх нэрийдлээр нийт 20.3 их найд төгрөгийг эрх баригчид төсвөлсөн байна. 20.3 их найдын 5.1 их найдын одоогийн ерөнхийлөгч хүрэлцэх засгийн газрын тэргүүн байхдаа баталсан. Үүний дараа оюун эрдэнэ сүржин нэртэй 10 их найдыг ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө гэж төсвөлсөн. Харин гадны зээл тусламж нийтдээ 3 их найд төгрөгийг гаднаас царайчлан байж энэ эрх баригчид авсан. Эрдэнтээс 1.2 их найдын хөрөнгө босгосон. Мөн бас оюу толгойгоос 1 их найд гээд 20.3 их найд өнөөдөр Монгол хүний аз жаргалтай амьдралд ажлын байрыг нэмэгдүүлэхэд мөн бас хэдэн үйлдвэрийг бий болгож эх орондоо хөгжил цэцгэлтийг авчрахад зарцуулагдав. Бид хардаж байна. Өнөөдөр ардчилсан намын зүгээс нүүрсний 40 их найдын их сонсгол, ковидын их сонсголыг хийх шаардлагуудыг ардчилсан намын бүлгээс удаа дараа тавьсан. Өнөөдрийг хүртэл яагаад ард түмэндээ энэ их зарцуулалт юун зарцуулагдсныг ил болгох зүрхэхгүй сэтгэлгүй хулгайч нар энэ төрийн ордонд байгаа юм бэ гэдэг дээр ард түмэн өнөөдрийн 4.1-ээр заавал дуу хоолой илэрхийлж хэлээрэй гэсний дагуу дуурч байна. Тэгээд нийтдээ бид бүхэн бол нэг 2300 гаруй эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлдэг гэрээж байгаа. За энэ санхүүжилт маань одоо ингээд сар болгон батлагдсан төсвийн хувьд санхүүжилж явж байгаа. Гисэн хэдий ч гэсэн эмнэлгүүд дээр бол нэлээд эрсдэлтэй байдлууд үүсэж байгаа. За бид бүхэн өмнө ярьж ирсэн бид бүхэн зочмог төлөвлөгөөт болон одоо архаг гэдэг ингээд 3 бүлэгт хуваагаад эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг 700 он шин бүлгийг хуваарлсан. За энэ дээр ялангуяа биднес нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ илүү санхүүжүүлж явъя. Энэ маань өөрөө нэг цаана хүний амьдас яригддаг учраас аль болох дэвчиж болох, хүлээж болох тийм ээ. Энэ он шин бүлгүүдийг тодорхой хэмжээнд биднес хязгаарлалт тогтоосон. Энэ маань одоо сошиалаар явдаг нэг ковот гэж яриад байгаа тийм ээ. Энэ хязгаарлалтын хүрээнд биднес санхүүжүүлээ явж байгаа. За гисэн хэдий ч гэсэн биднес бас хэд хэдэн бас одоо өмнөх оны өгүүлбэрүүд болон авлагууд байгаа. За жишээ Капитал банк болон Чингис хаан банкн дээр эрүүл мэндийн даатгалын сангийн 140 тэрбум байгаа. Энэ авлагын асуудлыг бас сая танилцуулчаад гарч ирж байна. Энэ одоо 19 онд үүссэн авлагыг бас бид бүхэн шийдүүлж авах юм бол бас тодорхой хэмжээний эмнэлгүүдэд санхүүжүүлэх явах боломж бас бүрдэх юм байна. За энэ Капитал банк болон Чингис хаан банкн дээр байгаа 140 тэрбумыг авах юм бол бас биднес тодорхой хэмжээний эрсдлүүдийг даваад гарах. За энэ жилийн эцэс дээр манай хүлээгдэж байгаа гүйцэтгэл буюу одоо нийтдээ сангийн батлагдсан төсвөөс нэг 230-40 тэрбум давхаар байна гэдгийг өөрчлөлтийн тооцооллыг бол манай байгууллагын төвшөнд бол гаргаж ирсэн. За энийг одоо мэдээж цаашдаа санхүүжилт үүсэх эрсдлээс
ямар арга чарга байна гэдэг дээр бол энэ бодлогын юмнуудыг биднээс танилцуулаад судалгаагаа хийгээд танилцуулаад шат чаданд нь явж гэнэ гэсэн. За энэний нэгэн саяны үр авлагатай банкудаас авалгаа авах ёстой. За дээрээс нийгмийн даатгалын шимтгэлээс бас манайх 89 тэрбумын авлагатай энэ асуудлуудыг бас шийдвэрлэх талаар бас холбогдох төвчөнд нь танилцуулга хийж явж байгаа. За тэгээд бид ч одоо ард иргэдэд гомын их бухимдуулах юм да. Тэтгэврийн зээлийн хэмжээ ер нь яагаад нэмэгдээд байгаа? Нэг талаас энэ улс төрчдийн хариуцлагагүй мэдэгдэл худал амлалтууд бол шууд нөлөөлж байгаа шүү дээ. Яг л 1 жилийн өмнө сонгуулийн одоо шоу хийгээл тэтгэврийн зээлийг тэглэнэ. Ийм амлалтыг өгөөл улс төрчид явж исэн. Өнөөдөр энэ тэтгэврийн зээл нэмэгдэхэд бол бас тодорхой хэмжээгээр үүр гүйцэтгэсэн ч рүү энэ нөхцөл байдал. Нөгөө талаас тэтгэвэр хүрэлцээтэй биш байгаагийн илрэл шүү дээ энэ бол. Яагаад зээл аваад байгаа юм? Тэр орлого нь хүрсэндээ гэдэг юм уу, бизнес хийх гэж тэрийг нэмэгдүүлэх гэдэг байгаа биш шүү дээ өнөөдөр. Ер нь тэтгэврийн тогтолцоо энэ тэтгэврийн даатгалын сангийн менежментийг хийхгүйгээр шууд хязгаарлалт хийгээд байгаа нь гинтийн шийдвэрийг урьдчилж мэдэгдэхгүйгээр ямар нэг хугацаа өгөлгүйгээр шууд хэрэгжүүлж байгаагаас л ийм нөхцөл байдал үүсэж байгаа маа. Монгол банкны эрхэм дарга нараа. Төр засаг ард иргэдийнхээ амьдралд шууд одоо нөлөө үзүүлдэг ийм шийдвэр гаргахдаа бид нар статистик тоо баримт харахаас гадна амьдрал дээр, хөрсөн дээр бодит нөхцөл байдлыг хардаг, мэдэрдэг, судалдаг, түүнийг уялдуулдаг л баймаар байна. Ард иргэдийн амьдралд аль болох амьдралын чанарт нь сөрөг нөлөө бага үзүүлэхээр үе шаттайгаар шийдвэрээ авч хэрэгжүүлдэг ийм арга барил өнөөдөр альч одоо бодлого шийдвэр гаргаж байгаа энэ төрийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллагууд манай Монгол банкнд ч бас дутагдаад байна гэдгийг нэг илрэл юм. Энэ би ч одоо 10 хэдэн жилийн өмнө 15 жилийн өмнө бараг ингээд хятадаар нилээ явдаг ганцхан зүүн хятадын нилээ олон хотоор бас тэмдэг ийм залуу байжээ. Тэр үед энэ годамжны энэ хятад шорлогонд их дуртай 2-3 сая төгрөгөөр иддэг. Тэр үед 1 сая 200 төгрөг. Тэгээд энэ шорлог бол нэг 400-аас 600 төгрөг байсан. Тэгээ одоо өнөөдөр 2025 онд годамжны шорлого 3 сая гэж юм л та. Хятад ерөөс юмны үн өсөөгүй байна. Бүх юм хэвээрээ байна. Тэгээ энэ шорлогч одоо ингээд 1500 төгрөг гэсэн нэг ширхэг. Тэр үед бол 600 төгрөг байсан. Гэхдээ манай монголчуудын амьдрал өөрчлөхгүй байгаа шалтгаан гэдэг бол энэ юмны үнийн өсөлт байна л та. Тэгээд одоо энэ нэг PV гэдэг чинь энэ гаднаас авч байгаа. Энэ бол 8 юан буюу одоо 4-ний. Тухайн чинь 8 юан чинь 800 төгрөг байхгүй юу? 1600 төгрөг гэсэн байхгүй юу? Ийм байлаа. Энэс шалтгаан би юмуд байдаг байлаа. Тэг яг хоо донд нь ятаас үндэ ирж лээсэн л та. Гэтэ энэ удаа яг зүгээр ингээд нөгөө үнний үнийг ингээд буцаагаа сансан чинь Монголд нэр юмны үн амар өссөн байна. Замын инженерүүд те энэ замын гүйцэтгэгч нарыг бүгднийг ийм нэг ундаг дугуй унуулад энэ хотын энэ явган зам автозамын нийлж байгаа хэсгүүд энэ автозамаар ер нь өөртөйг нь бүгднийг явуулж үзэх хэрэгтэй. Тэгээ энэ зурж байгаа зураг нь амьдрал хэд нийцэж байгаа юм. Хийж байгаа ажил нь хэд амьдрал нийцэж байгаа гэдгийг гаргах хэрэгтэй. Одоо энэ зам аргуу явган замн дээр нь ерөөсө дугуйтаа гарах гэж яваад галтраад унсан уул мөр зөндөө энэ автозамынхныг бүгднийг энэгээр 7 өдрийн туур хийх хэрэгтэй. Улаанбаатар танилцах өдрлөг хийх хэрэгтэй. Энэ явгууныхаа зам мам энэ автозам дугуйн зам хоёр нийлж байгаа хэсэг энэ уулзуур юмнуудыг боржуурыг яаж хийсэн байна. Бүгднийг сайхан дагуулж яваад үзүүлэх хэрэгтэй. Нямбатра үе. Навшаа. Интернетийн 33-ын буудлын явган хүний замыг хүртэл ингээд хөтөд очижсэн хөтөдөр хийлгэж байгаа юм. Энийг Монгол хүн бас хийж чадахгүй мó? Санкт-Петербург дэдэргэлж талархал илэрхийллийн асуултуудад хариулж байна. Саяда хурал даргалагчийн хил дээр бас ерөнхийлөгч болоорой гэж ерөөй. Энэ Монгол банкны ерөнхийлөгч нь хэн ч жилээ нэг нөхөр байдаг үзэгдэхэр болсон байна. Амьд юм уу? Байгаа болов. Бодлогын төсвөөс цалиа авдаг л дээ тэр хүн. Монголын дотор төлөвчдийн мөнгөөр цалиа авч иж яагаад нь хурал дэрж асуултанд хариулдаг вэ? Төсөв тодтол юм дээр яриа явчих. Хөргөм ажил хийж байгаа 14 мянган төрийн албаагчийг хэмнэх гээд яриад байдаг. Дарга нарын дарга болчихсон Монгол банк 270 хүнтэй байсан гинлээ. Одоо 700 гаруй хүнтэй болсон юм гинлээ. Тэгээ 700 хүнтэй болсон явдал нь бодвол тушаал юм гардаг байлгүй та Монгол банкны ерөнхийлөгч гэж хүний
Тэр үзэгдэж харагдгүй хүний тэр тушаалыг үзэж харж болох уу? Эдийн засгийн байнгоор Монгол банкны оронтой 270-аас яаж 700 болсныг мэдэж авмаар байна. Бүгдөө тэр банк санхүүгийн байгууллагатай холбоотой юм шиг байгаа юм. Одоо энэ мэдээлэлээр явж байгаа мэдээлэлээр бол банк санхүүгийн байгууллагын хувь эзэмшигч дарга нартай Монгол банк. Тэгээ бүгдөө заашаа тэргээрээ дамжуулж мөнгө хүлдэг байж болжшгүй дарга нар. Тэгээ уралд ирдэггүй. Ийм юм байна. Тэгэхээр тэр оронтойг яаж нэмснийг мэдж болох уу? Тэгээ энэ чинь бас дотоод хяналт шалгалтаа та нар явуулдаг юм уу юм уу? Ерөнхийдөө ихлээр энэ тоогоо нэг автаа. Саяны тэр лав сурнгаа би хаа зүгээр юм уу? Тэр хорд мурд ирж яагаад болохгүй байгаа. Цалин мөнгө авд юм бол цалин авдаг үстэй юм чи дөө Монголын татварлагчны мөнгнөөс. За Бацмөрл гишүүний асуултад хариулъя. Монгол банкны ерөнхийлөгч гадаад улсад ажлын албан томилолттой ажиллаж байгаа энэ хугацаанд. За Төв банкны хувьд бол өнөөдрийн байдлаар бас 700 орчим ажилтаа албаагчтай ажиллаж байна. Яг танд 2012 оноос хойш жил болгон хэд хэдээр нэмэгдсэн, ямар албан тушаал, ямар үүрэг функц нэмэгдсэн, тухайн жилд хэдээр нэмэгдсэн гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээллийг танд албан бичгээр хүргүүлье. Одоо ард түмнийг чирэгдүүлээд байгаа цүнх хөрөгчд тэгээд улс төрийн шумаар орж ирээд төрийн албагч дарангуулад байгаа, ард иргэдэд чирэгдэл учруулад байгаа. Тэгээд данхаасан бүц болгосон дарга оронтой хэд нэмэгдсэний ганцхан жишээ эдийн засгийн хөгжлийн яам дээр одоо 10 яам газартай ажиллаж болох газар 28 газар хэлцтэй болсон гэдгийг би онцлж хэлээд байгаа шүү дээ. Эрчим хүчний яам дээр ингэж давхардуулсан 5 бүтэц бий болсноороо юу болов? Үндэсний ороо өнөөдрийн энэ одоо хариуцлагагүй байдал бий болсон. Ийм учраас энэ нийтгэж зангидж байгаа юм. Зарим нэгэн одоо Монгол Ардын намын их гишүүд ардсан намын хяналтын менежерүүд энэ тэнд очиж ажиллахдаа 30 тэрбум төгрөгийн одоо зардал гаргасан гэж ярьж байна лээ. Тэгэхээр энэ Монгол Ардын намын хяналтын менежерүүд юу хийдэг вэ гэхээр ардсан намын менежерүүдээр нэг ганц хоёр шилэм авч оржроод энэ хяналт мэлтэ багасчаач хамтдаа эдийн мэдээ гэдэг ийм л зүйл ярьдаг юм бэл. Илүү юм яриад бол тэрнээс олон юм ярина гэдгийг бас та нарт хэлжсэн анхааруулъя. За бүрүүд шөнө ярьж байгаа тас санал нэг байна. Бид нар бас одоо юу гэдэг нь домог зохиогоод ингээ хуйлруулад жижиг юм том болгоод том юм жижигхэн болгоод ингээд бас үнэн хотлон мэддэхгүй янз янз яриа гаргадаг. Энэ танхимаас гардаг. Тэгэл ард түмэн түүнд итгэл тэгэл хямраал бухимдаал эргэл үнэн юм шиг. Өнгөрсөн оныхоос шууд 2 дахин нэмчээд байгаа төсвийн тухай ярьж байна шүү дээ. Бид нэр улсын их хурл бол шүүхэд маш их хайр халамжаа харамгүй өгж байгаа шүү. Улсын их хурлч тэр, засгийн газарч тэр, сангийн яамч тэр төсөв хөрөнгийн хувьд бол үнэхээр тэмцсэн. Тэрнтэй холбоотойгоор шүүгчдийн цалин, ажилтнуудын цалин өнгөрсөн хугацаанд 2-3 дахин өөрчлөлтөд нэмэгдчихэд байгаа. Дээд шүүхийн судалгааны академи байгуулж өгсөн. Дээд шүүхийн шүүгчдэд 3 судлаач туслах гаргаж өгсөн. Сүхбаатарын талбай хажуутлынхаа бие даасан эрх мэдэл гэдэг утгаар нь хангард ордныг 5 хүнд өгсөн. Өнгөрсөн онд бид нэр энэ хангард ордныг засах хөрөнгө оруулалт төсвийг бүгдийн шин тавилга авч өгөх мөнгийг баталж өгсөн. Мөн би зүгээр энд онцлоо хэлчих. Монгол улсын дээд шүүхийн шүүгчдийг юм үзэж нүд тайлгаа гэж бусад бүх газруудын гадаад томилтын төсвийг хасаж байхад дээд шүүхэд мөнгө тавьж ирсэн. Эрс өөрчлөлт гарсан шүү. Энийг үгүйсгэж болохгүй. Ингэж дэмжиж ирсэн. За гэтэл нэг дэмжихгүй байгаа юм шиг бие даасан эрх мэдэлд нэг халтаад л байгаа нэг юм шиг. Ийм PR одоо болоорой. Нэг юм канаандах цаасгүй болсон юм шиг, принтергүй болсон, суух ширээгүй болсон юм шиг энэ яриа хандлага харин болоорой. Би чи одоо нөгөө улс төр энэ дипломат албанд орох ёсгүй гэж үздэг хүн. Тэгээд 4 жил гадаад харилцааны сайдаар ажиллахдаа энэ салбарыг одоо өмнө нь томилогдсон хууль үсгэж хэлэх юм уу? Одоо янз бүрийн улс төрийн дээрээс нь янз бүрийн шугамар томилогдсон гадны байгууллагуудаас томилогдсон улсуудыг аль болохоор цагийн дуусгаад чөлөөлөөд ингээд имхэл цэгцлээд ном журмын дагуу энэ олон улсын жишгт нийцүүлэе гэж их хичээсэн. Яагаад тэгэхээр ер нь бол дэлхийд тийм жишг байдгүй одоо аль нэг нам хамтрахаар хин хамаагүй хүмүүсийг ингээд
энд ингээд сонгоод явуулаад идэг гэдэг юм ерөөсөө байдгүй. Манай Монгол улсад ч гэсэн гадны элчин сайдын яамд олон улсын байгууллагуудад дандаа мэргэжлийн дипломатууд ирдэг. Тэр энийг дагаад дипломатуудын нэр хүндэд таалдах, энэ салбарт одоо солихгуул болохгүй заавал улс төрийн томилгоо хийдэг өстой гэдэг хандлагыг хүртэл бий болгох гэж оролдлоо шүү дээ. Тэгэхээр надад бол маш олон нэрсүүд бол ирсэн 50-аараа 20-30-аараа ингээд бусад намуудаас бол ирсэн. Тэгээд би намын дарга нарыг нь бол буруутгахгүй байгаа. Яа тэгэхээр намынхын гишүүд нь хамтарсан засагт орж байгаа учраас үхий салбарт үнийн нөөцийн бодлого баримтлана гэдэг нь бас зөв нэг талаасаа. Нөгөө талаасаа дипломат албанд улс төрчл байж болохгүй, би ч гэсэн улс төржиж болохгүй. Яа тэгэхээр гадна талдаа бид нэр очиод ардын намын баццаг, арчилсан намын баццаг гэж байхгүй шүү дээ. Монгол улс гэдэг чинь нийгмэл байх хэвээр. Монгол орн гэдгийг нэг л дипломат төлөөлж идэг хаа газар. Тэгэхээр дипломатууд дотор ялангуяа энэ одоо яг мэрэгжлийн ур чадвар, мэрэгжлийн хүн гэдэг нь л чухал болохоос биш намын томилгоо огт байж болохгүй гэж үздэг. Тийм учраас би энэ дээр эсэргүүцсэн үзэл бодлоо байнга илэрхийлж явж исэн. Тэгээд ирсэн нэрнүүд юм уу одоо хэвлэр гарч байгаа нэрнүүдийг томилсон гэж ерөөсөө ойлгож болохгүй. Энэ дотроос нэг ч хүн томилогдоогүй. Одоо сая манай 10 жилийнх ингээл суугаал тэгэл нэг ширээ тор цуужгаал хоолунд идэл ингээл байж хатал. Шууд ус төрчл эхэлж байгаа байхгүй. Намам ярил. Тэр би хэлсэн байх үгүй ер нь ширээний ард хоол идэл ингээд сууж хахад ширээний соёлд болвол тийм 3 сэдв ярьдаг юм аа. Нэгд улс төр, хоёрт шашин, гуравт мөнгө орлого, одоо цалин. Энэ гурыг ярьдаг байхгүй ширээний ард сууж хахад. Манайх чинь зөвхөн энэ гурыг л ярьж шít. Ямар нам уу? Улсаараа наман улс болсон. Ийм наман улс хаач байдгүй шít. Нам чинь зөвхөн тодорхой нэг хүмүүсийн бүлэглэлүүд тэр намаа хай ажил хийгээл явж идэг учраас улс орноо авчих бодлого борлуулалт явж байгаа болохоос биш зүгээр айл амтнаараа гэр бүлээрээ ах トゥ амаатан саднараа намын хүмүүс олцсон явж идэг байхгүй. Ийм орон дэлхийд байхгүй. Хотын дарга Нямбатарт нийт харалтаа хүргэж өгнө үү? Энэ хиймэл оюун ухаанаар торгоно гэдэг зүйлийг юу яриад байгаа юм бэ те? Яг би тэр дөрвөн замаар дээшээ гараад цагдаа өнөөдөр зүгээр улаан гэрлэлээр яг эрэг гэдэг дохио өгөхөд би одоо тэгээ цагдаагийн дохиог зөрчөөд зогсох хэрэгтэй юм уу? Гэтэл өнөөдөр иргэнгүүд хиймэл оюун ухаан араас нь шууд танд торгуул ирлээ гэдэг. Тэгээд зөндөө одоо зүгээр хотод ороод би яг өнөөдөр 24 цаг болохгүй буцаад хөдөө гарсан. Яг тэр оронд 4-5 удаа хиймэл оюун ухаанаар торгогдсон байгаа байхгүй. Гэхдээ энэ нь тэгээ 8 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэдэг. Аюулш. Өртөө өвчтэй, зээлтэй амьдарч байгаа Монголын ард иргэд өөрсдөө тэр систем банкнд чинь боолчлогдож байгаа. Систем банкнд мөнгөө хийгээд 108 тэрбум төгрөгийн өнөөдөр орлого олсон юм а гэж чэжэд дэлдээд байгаа Нямбатраа ард иргэдийгээ шулхаа бол мэднэ. Ард иргэдийгээ өртөө болгохоо бол мэднэ. Ард иргэд чи одоо өвчтөө болж дууслаа. Хордовдрын үлгий Улаанбаатар хот болж дууслаа. Хордовдраар өгч байгаа иргэдийн тоо өдөр болгон нэмэгдсээр байна. Өртөө өвчтөө зовлонтой амьдарч байгаа ард иргэд чи өрөө төлөх гэж уршаад үтгэсээр хагаад өвчний үр болоод өвчнөдөө шаналж үхээд байна. Өвчнөө эмчлэх эдийн засаг байхгүй болохоор энэ хүмүүс чи сэтгэл санаагаар нурж унаад байна. Яана Нямбатраа болохгүй байна Нямбатраа. Ядтай энэ хиймэл оюун ухаан гэдэг энэ торгоод байгаа зүйлээ болоод өгөөч гуйж ийна. Хөшгөлд одоо нэг гэр авахд нэг хүний 500 мянга гэдэг. Арай л дэндүү. Энэ одоо ийм хүний боломжоос авсан ийм үнэтэй тэгээд бизнес хийн гэдэг шал утгагүй байхгүй. За яах вэ одоо тэгэл аль болохоор мөнгө хэмнээд явах юм бол одоо жуучны бааз маазуудаар бол явахгүйгээр хуваараа майхан сайхан хоолгонсоо бэлдээд явах юм бол харьцангуй бас гайгүй. Зүгээр яг жуучны бааз маазаар явах нь хэцүү шүү дээ. Ер нь мэдрэмж гэж байхгүй. Чинь нэг эрэлтэн байлаач гэсэн чинь нэг эрэлт нийлүүлэлтийн дундаас чинь гурлын цэгмэг гэдэг нэг үн мөн нэг байдаг шүү дээ. Тийм өдөөс байхгүй. Амандаа орсныг гэл хэлдэг те. Наадмаар нэг хуушурын үнийг 2 дахин нэмрэлтэй л адилхан болдог шүү дээ. Дураараа өнгөрсөн жил явсан гэр бүлээрээ явсан залуу 5 сая төгрөг гаргаад сайхан борлоо л ирж байгаа байхгүй. Тэгээд энэ жил бол тэр нөхдүүд бол урагшаа явсан дээр гэж ингээл ярьж байгаа. Оргил 7 сард бол ер нь жуучны баазар явах тон хэцүү. Ерөөс ачаал айгүй ихтэй ерөөс баг олдохгүй хоногийн бол нэлээд хэдэн сая төгрөг орох байгаа юм нэт тий. Дотоодын аялал жуулчлал гэдэг бол үндэ алдчихж байгаа байхгүй. Яг үндэ 3 сая 500 мянгуула бүх иргэд хөдөө орон нутгаараа тараад дээш хараад нэг гэрээврээ твцэн ч гэсэн хангалттай хүрхээр газар нутаг байгаа шүү дээ. 5 хүн нэг гэрт ингээд одоо зүгээр ингээд 5 ор тавьсан байж байгаа шүү дээ.
Тэр нэг гэрт 5 орон дээр нэг хүн унтуулахын тулд 500 мянган төгрөг аавна гэдэг бол энэ чинь ягаад ч байж болохгүй тийм зүйл шүү дээ. Ер нь. Тэгээ эн чинь нөгөө нэг дотоодын аялал жуулчлал гэдэг юмыг өөрөө эн чинь боомлж байгаа байхгүй. Танай энэ мод чинь таримал мод юм уу? Ой татар одоо байшингаа барьсан юм уу гэж. Тэгээд асуух ч юм байдаг л юм. Гэхдээ манай энэ хашааны мод бүгд бидний тарьсан үр хүүхдүүдийн одоо хөдөлмөр. Нэгийг алгасаад усалчих гэхдээ зэрэг услаагүй нэг гомдох болов гэж бодогдоод тэгэл одоо нэг хүслэн усалдаг услахгүй зарим нь хаяж орхино гэж л тийм юм байдаггүй юм билээ. Өглөө ажил явахын өмнө шалаак бариад одоо усалдаг орой ажиллаас ирээд шалаак барь мод усалж одоо ингэж 20 жил бүйтэн устай шалаак барьсны одоо үр дүн ингээ гарч байна да. Би говь нутгийн хүн. Тэгээд одоо нэг мод тарьж сүйдэгдэн суух юмсан гэсэн хүсэл эрмэлзэл байнгын одоо хүүхэд байхаас эхлээл одоо байсан. Тэгээд одоогоос 27 жилийн өмнө энэ айл хөршийн найз нөхөртөө хамт энэ газар аваад ингээд мод тарьсан. Нарийн тоол бол 2000-аад мод байна. Тэгээд энийг анх тарихад одоо нэг өндөр нэг ташаан толгойн хэрэглээ өндөртэй байсан баг та. Тэгээд 20 хэдэн жилд одоо ийм өндөр ургаж сүйдэрч суухаар ялгуулсан хүчил төрөгчөөр амьсгалах одоо үзэнч гэж нэг бодлохгүй явлаа л да. Тэгсэн одоо энэ модыг чинь зөв тариад сайн усаж торлох юм бол богино хугацаанд их өндөр сайхан ургадаг юм байна.